Зоригчтой мэдээллийн боловсруулагч нөгөө маань та бүхэнтэй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зам тээврийн яамны сайд дэлгэр сайхныг одоо шалгуулахаар өгж яах гомдлын дугуй бид хүмүүс тодруулан суралцсан ажил юм. За сайн байна уу? За сайн байна уу? За ирсэнд баярлалаа. За. Тийм бид нэр энэ улсын хурлын гишүүн зам тээврийн сайд дэлгэр сайхныг харьбины гэрээтэй холбогдуулан одоо маш ноцтой мэдээлэл хийсэн. Тэгээ энэ хүн бол энэ мэдээллийг нэг харах юм бол үндэсний эрх ашигаас урвсан байж магадгүй. Гадны тусгай хаалвд Монгол дайсагч этгээдийн гар үл болсон байж магадгүй. Ийм шидэг замаг төрсөн учраас үндэсний аюулгүй зөвлөл, байдлын зөвлөл, за тагнуулын ерхий газарт шагнуулах одоо шалгуулахаар одоо ингэж өргөдлөө гаргаж байна. За өөрөө ч гэсэн дэлгэр сайхан сайд бол шалгуулах хүсэлтэй байгаагаа бол энэ дээр хэлж илээ. За энэ дэлгэр сайхан гэдэг энэ сайдын үг энэ бол төрийн хүн шүү дээ. Улсын хурлын гишүүн сайд хүн. Ийм хариуцлагагүй хоёр орны ийм маш том асуудал ахгүй хил гайлаа хаана гэдэг чинь бол дайсагчж нэлээд энэ дипломат харилцаа нэлээд хүндэржээж хил гайл хаагддаг. Түүнээс биш ингээд нүүрсээ хямд өгөөгүй төлөө хилээ хаанаа нүүрсээ чинь дахиж авахгүй гэдгийг мэдээлэл хийн гэдэг бол энэ Монгол улсын энэ сайд хэний эрх ашигт үйлчлээд байгаа юм бэ? Энэ Монгол улсын эрх ашигт үйлчлээд байна уу? Гадны эрх ашигт үйлчлээд байна уу гэдгийг одоо шалгуулах хүсэлтэй байгаа юм. За үнэхээр одоо хятадын талаас ийм мэдээлэл ирсэн бол дэлгэр сайхан гэж хүн мэдэгдэх эрх үхий албан тушаалтан мөн үү? Гадаад хэргийн яамаар хоёр улсын албан нот чи явдаг. Тэгэхээр гадаад хэргийн сайд юм уу холбогдох энэ албаны хүмүүс энэ мэдээллийг хийх ёстой байхаа гэж бодож байна. За тэгэхээр хятад улсын Монгол Улаанбаатар сууж байгаа хятад улсын элчин сайд мэдэгдэхтэй бол нийлсэн байлээ шүү дээ. Бид бол найрсаг хөршийн харилцаагаа дээдлэн ажилланаа. Бид бол одоо юу вэ? Ноёлох ийм занжлах бодлого явуулахгүй. Харилцан ашигтай хамтын ажиллая гэж байгаа байхгүй. За тэгэхээр зарим улсын хурлын гишүүд бол ярьж ин л та ингээд энэ харьбины гэрээ гэдэг зүйлийг өнгөрсөн 25 оны 2 дугаар сард хятад улсын харьбын хотод очиж байгуулсан. Манай засгийн газрын бүрэлдэхүүн тэр чигээр очиж байгуулсан юм гэрээ. За гэрээн дээр хятадын талаас бол мэдэгдсэн гэдэг энэ зүйлийг зарим гишүүдийн ярьж байгаагаар би бол ойлголттой байгаа. За гишүүд юу гэж хэлсэн бэ? Гишүүд юу гэж хэлсэн бэ гэхээр за алдагдсан өртөг гэж байна. Биржийн үн чинь арай өндөр байна. Тийм учраас 5% хөнгөлт өгөөч гэснийг нь 10 дахин хөнгөлт идэвхжүүлсэн. Ийм гэрээ гэж яригдаад байгаа байхгүй юу? За одоо та бүхэн боддоо. Одоо Баярмаа гишүүн жишээ нь хэлж ин л та. Энэ гэрээний хугацаанд бид багада 10 тэрбум Америк доллар алдах гээд байна гэж байгаа байхгүй юу? Энэ 10 тэрбум доллар гэдэг чинь яг ямар мөнгө юм бэ? Энэ нь шүү дээ, 240 мянган айлыг орон сууцаар хангах мөнгө. Монгол улсын энэ Улаанбаатар хотод байгаа гэр ороод 200 мянган айл өрх байдаг. Тэгвэл 240 мянган айлын орон сууц зарих мөнгийг ингээд хятад зүгээр тавиад өгчих юм. Тэгээ энэ хүн чинь ингээд энийг одоо ингэж хямд өгөхгүй бол хятад хилээ авах гэдэг нэгэ дарамтлаад гişүүдийгээ дарамтлсан биз дээ. Өөрөө ч хэлж илээ шүү дээ. Би гişүүдийн өрөөнд орж хэлсэн. Зарим гişүүд хэллээгээд. Тэр их төвшин гişүүн гарч ирээд хэлсэн байлээ шүү дээ. Ингээд гişүүдийгээ дарамтлаж хагаад энэ харьбины сонсгол гэдэг чинь ямар учиртай гэрээ юм бэ? Бид нар мэдмээр байна гэд сонсголд оруулъя гэд зарим гişүүд сонсголд оруулах гээд өгөхөд улсын хурл дээр унгаацсан. Дэлгэр сайхан гэдэг хүний дарамтанд ороод унгаачлыг харж шít. Хил гайл хаах гээд нэг яриад шít. Үндэ Монгол улс хятад улс хоёр бол мөнхийн хөршүүд. Харилцан тусалцаа одоо маш олон гэрээнүүдтэй. Стратеги иж бүрэн түвшлийн гэрээтэй. Зүгээр нэг юм жижиг гэрээнээс болоод энэ хоёр улсын найрсаг харилцаа эвдэгдээд хятад улс манайх руу юм дээрэнгүй юм дарамтлсан бодлого явуулаагүй гэж би бол бодож байгаа, итгэж байгаа. Хятад улсын төрийн тэргүүн хүртэл Монгол ажиллахтаа хэлж ирсэн. Бид хөршөө дарамтлахгүй, ямар нэгэн улсад бид нар жанжлахгүй, дарамтлахгүй. Харин бид харилцан ашигтай хамтын ажиллах юмэр өнө гэж байгаа. Гэтэл дундуурны дэлгэр сайхан гэдэг нөхөр орж ирээд бодлоо утгаад хоёр улсын хооронд юм ясаад байгаа байхгүй юу? Энийг шалгуулмаар байна. Үнэхээр энэ дэлгэр сайхан гэж юу хэлж байгаа байхгүй юу? Надад бүр 2-3 удаа хэлсэн гэж байгаа байхгүй юу? Хилээ хаан шүү гэж 2-3 удаа хэлсэн. Хин хэлсэн юм бэ? Тодруулж өгөөч гэгээд тагнуулын байгууллагт өгч байгаа. Энэ 10 тэрбум долларын алдагталтаа хийж байгаа. Энэ дэлгэр сайхан гэдэг хүний хариуцлагагүй мэдгэл үндэсний аюулгүй байдал нөлөөлөхгүй юу гэдгийг шалгаад өгөөч гэгээд энэ 2 өдрийн туршин Сүхбаатарын төлөө дээр иргэдийн гар үсэг авсан. Бид энэ ганцаараа биш. Иргэдийн гар үсэгтэй ингээд шалах бичгээ өгж гинэ. Өхийг гэж. Тэгээд энэ бидний гомдлын дагуу өргөдлийн дагуу энэ холбогдох байгууллагууд бол шалах байхаа гэж бодож байна. За тэгээд шалгуулна гэсний дараа бол тороолууд гэдэг юм бол байна. Дэлгэр сайханыг хамгаалсан хүмүүс маш их байна. Одоо нутагтаа маш их юм хийсэн хүн штэ гэдэг байгаа байхгүй юу? За хийсэн байж магадгүй. Сая би мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүн нутагт төрсөн нутагт дорн говьд уран олборлох гэрээг дэмжиж хүн загнаа явж исэн шүү. Ураны гэрээ биш үү те? 30 жилийн хугацаанд 1.5 тэрбум долларын ашиг олно.
Гэтэл Монгол улс нүүрснээс жилд 5-6 тэрбум долларын ашиг болдог. Орлого олдог. Өөрөөр хэлэх юм бол 4 сар бид нүүрсээ экспортлцоход 1.5 тэрбум доллар болно. Гэтэл энэ хүн маач мөнгө штэ. Мөнгө олохоо бодолтой хөгжлийн замд битгий саадлаад байгаа штэ. Ураанаа авахчих юм бол би цэнгэлийн малгад дурж баяжих гээд штэ гэдэг байхгүй юу. Тэр Монгол улсын эдийн засгт орж ирэх мөнгө нь штэ. 1.5 тэрбум доллар штэ. Гэтэл энэ дэлгэр сайхан гişүний хамгаалаад байгаа мөнгө 10 тэрбум доллар штэ. Ингээ бодтоо. Энэ хүн үнэхээр эдийн засгаа бодоод байгаа, ард түмнээ бодоод байгаа, эх орноо бодоод байгаад энэ хүн ингэж яриад байгаа юм уу? Үгүй шүү дээ. Энэ хүн чинь Монголын эсрэгийн бодлого явуулаад байгаа юм шүү гэдэг ийм хардталт байгаад байгаа юм аа. За тэгээ та нар бодтоо. Chalco гэж компани хятадын төрөмчт компаниас Монгол улс 350 сая доллар зээлсэн. Энийгээ төлөхдөө нүүрсээрээ төлсөн. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үн $200 гарч чадах бид $70 өгсөөр байсан. Алтуугыг ерөнхий сайд заримдаа хэлдэг. Бид бүр заримдаа $30, $20 өгчээсэн шүү дээ гэж. Ингээд бидний 6 жилийн Монгол улсын хөгжлийн эдийн засгийг боомлцсон байхгүй юу Chalco гэдэг гэрээгээр. Энэ бол монголчуудын популяр байсан шүү дээ. 12 оны сонгуульд нэр дэвшигтээ эднэр 2008 оны сонгуульд орохдоо эднэр яасан. Иргэн бүр сая төгрөг өгнө. Иргэн бүр сая 500 мянган төгрөг өгнө гэж поп амсныхаа үр дүнд хятадын компаниас зээлж аваад нүрсээ 6-7 жил өгөөд Монгол улсын эдийн засгийг ингээд таг гацаацсан байхгүй да. Одоо энэ харьбины гэрээгээр дахиад 16 жил гацаах гэж байна. Тэр боддоо энэ мөнгө шүү. Энэ эдийн засгийн хөгжил шүү. Өнөөдөр дунд сургуулийн хүүхэд 16 жилийн дараа хэд хүрэх вэ? Дэлгэр сайхан гэж өвгөн 16 жилийн дараа хэд хүрэх вэ? Миний энэ залуу нас одоо 16 жилийн дараа хэд хүрэх вэ? Энэ тоглоом биш байхгүй да. Өнөөдөр Монгол улс нүүрсээрээ нэг 25 онд арай гэж нэг түүхэн хамгийн дээд амжилтаа гаргаад 5-6 тэрбум доллар олоод нэг нүүрсээрээ босоод ирэхнүүдээ гэтэл 50% хямд өгөх гэрээ 16 жилээр хийчихэр чинь Монгол улсыг илгээр нэвтүүлээд байгаа юм тест. Тэгээ ийм учраас энэ хүнийг бол одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл тагнуулын газар шалгуулж энэ хүнийг шалган тогтоох нь зөв юм байна. Энэ хүний чихэнд хэн хилээ хаана нүүрсээ авахгүй гэд хэлсэн юм бэ? Бүр гайхаад байгаа байхгүй. Тэгээ шалгуулах хүсэлтэй байгаа юм. За дэлгэр сайхан хэлжилээ. Монгол улс бол хятадын нүүрсний 2% гангадаг штэ гэж. Үнэн л дээ. 2. Гэхдээ нийт масаар 2 боловч хятадын гангийн үйлдвэрийн 50% Монголын нүүрс хангадаг шүү. 50% шүү. Монголоос өнөөдөр 100 гаруй доллараар нүүрс авж байгаа. Гэтэл хятад Австралиас кокс нүүрс авах юм бол $300 авна. 2-оос 3 дахин өндөрөөр авна. Хятадын хувьд ч манай Монголын нүүрс стратегийн бүтээгдэхүүн. Хятадын том бүтээн байгуул зам тээвэр энэ автомашин үйлдвэрлэл, цэргийн дэвсэг техник үйлдвэрлэл, орон сууц гүүр барьж байгаа. Энэ бүх төмөрт манай улсын нүүрс 50% оролцож байгаа шүү. Тэгэхэд хятад бол шууд ингээ хилээ хаачихгүй гэж би бодож байна. Тэгэхээр энийг одоо шалгаж тогтоодог байгууллагуудын шалгаж тогтоогоод энэ дэлгэр сайхан гэдэг хүнд арга хэмжээ аваач гэж ингэж хүсэж байгаа маа. Ийм хүсэлтэд одоо өгж байгаа. Тэгээ бид нар яг энэ ордны баруун хаалган дээр өмнө иргэд ингээд хүсэл гомдлоо өгөөд энэ саарл ордон дотор сууж байгаа хүмүүс өгдөг байсан чинь одоо авахаа болчих. Шууд нь өг гинэ. Шууд нь өгдөг болсон юм. За яг шууданд нь өгье. Одоо тагнуулын газарт одоо би ингээ өгөх чинь за хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага сайтууд ирнэ гэж хэлжсэн. Тэгээд үнэхээр энэ хүний дарамтнаас бол тийм үнэхээр завгүй байт юм уу ирэхгүй байна. Зарим жил цагаан хэл чинь бид нар гэрээтэйгээд үнэхээр ирж чадахгүй байна. Тэгээд нэгүүнийхэндээ ирсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд зарим энэ хүмүүс бас дэмжиж байгаа хүмүүстээ үнэхээр баярлалаа. Тэгээд одоо энэ гэрээг бол гаргаж өгнө. Өгье гэж бодож байгаа тий. Зорилготой мэдээллийн авч бодсороош нөгөө юм та бүхэндээ одоо зам тээврийн яамны сайд дэлгэр сайхан үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон үргэлжлүүлэн авилгатай гэнэ тагнуулын ерөнхий газарт одоо тухайн хүний харьбины гэрээн дээрх одоо үзэл бодлоос нь болоод иргэд бол одоо ерөнхийдөө хандаж байгаа юм байна. Энэ талаас нөгөө юм тайтын сурвалжлагыг та бүхэндээ талбай хойд дээрээс шууд амжилт хүрлээ. За баярлалаа. Чөлөө хэрэг шийдсэн.